Энэ онд Орхон аймгийн Засгийн хамт газар ажил олгогч эзэдийн холбоо хамтран аймагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх ажлын явцад олон улсын нийгмийн хариуцлагын стандарт ISO 26000 стандартыг таниулах тус стандартыг ухуулах ажлыг хийжээ. Анх удаа ISO 26000 гэдэг стандартыг нэвтрүүлсэн байгаа ажил олгогчдын холбооны санаачлагаар. Тэгээд энэ ISO 26000 нийгмийн хариуцлагын тогтолцоо, нийгмийн хариуцлагын тухай ISO 26000 гэсэн стандартыг нэвтрүүлсэн байгаа. Тэгээ энэ хариуцлагыг одоо манай засаг даргын хөтөлбөр их саргыг мэдэрч ажлын хэсэг байгуулж бид нар хамтраад гурван талт хэлцээрийн хүрээнд аж ахуй нэгжүүдээр явж нийгмийн хариуцлагын тухай ойлголт гэж одоо юу юм бэ гэдгийг сайтар хэлж таниулсан байгаа. Яг тэгэхээр нийгмийн хариуцлага гэхээр одоо нийгмийн хандив өргөдгөө нийгмийн хариуцлага гэж ойлгоод байдаг байхгүй аж ахуй нэгжүүд. Тэгэхээр энэ бол биш юм аа. Нийгмийн хариуцлага гэдэг бол тэр 26000 гэдэг стандартыг бол гудамжинд одоо гуталцсаад өөртөө ажлын байр бий болгож байгаа хүнээс ахуулаад дэлхийн жишгт ажиллаж байгаа эрдэнэ төвлөрд хүртэлх одоо диапазон энэ аж ахуй нэгжүүд орон зайтай үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хэрэгжилж болох юм аа гэдгийг бас бид нэр шалгалтаа явах хавцтай сайтар ухуулж хэлсэн байгаа. Олон улсын нийгмийн хариуцлагын стандарт ISO 26000 стандартыг стандартчил хэмжил зүүн газрын санаачлагаар Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоотой хамтран Монголд анх удаага 2011 онд нэвтрүүлсэн байдаг. Тус стандартад дараах үндсэнд 7 асуудлыг оруулж өгсөн байдаг байна. Үүнд байгууллагын засаглал, хүний эрх, эрхчлөө, хөдөлмөрийн харилцаа, хүрээлэнгүй орчин, шударга, ил тод үйл ажиллагаа, нийгмийн оролцоо болон хөгжил, хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй холбоотой асуудал зэрэг юм а. Нийгмийн хариуцлагын талаарх үзэд баримтлалыг зөвхөн бизнесийн байгууллага гэлтгүй тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үүрэг бүхий бүх төрлийн том жижиг байгууллагууд хэрэглэхэд тохиромжтой байдаг.